Сайн байцгаана уу? Хуулийн төв подкастын шинэ дугаар хэлж байна. Өнөөдрийн дугаар харин сумдаас өмнөний прокурорын газрын хэдийн прокурор Бүрүүд орж оролцож байна. Танд өнөөдрийн мэдээг хүргэе. Баярлалаа. Бид өнөөдөр прокурор төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах талаар ярилцаж мэдээлэх болно. За прокурор төр нийтийн ашиг сонирхлыг хэрхэн хамгаалдаг талаар хоёулаа ярилцлаа. За их баярлалаа. Ер нь прокурорын тухай хууль, иргэний иргэн шийдвэрлэх тухай хуульд хяндлаар хуульчлан зохицуулж өгсөн байдаг. За тухайлбал прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 21 дэх хэсэг. За мөн иргэний иргэн шүүхтийн шийдвэрлэх тухай хуулийн 31 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар прокурор төрний ашиг сонирхол зөрчиж өгсөн тохиолдолд за төрийн байгууллагуудтай зөвхөн өөрөөс нь ажиллагаа за иргэний иргэн шүүхтийн шийдвэрлэх ажиллагаанд болон захиргааны иргэн шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох юм хуулийн зохицуулттай байж байгаа. За одоо өчигдөр төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол за прокурор эрүүл иргэн шийдвэрлэх ажиллагаанд хяналттай явж ажиллах хэмжээд дөрөв учирсан хохирол учирсан болгох төгссөн нөхцөлөд үүссэн тохиолдолд за өөрөөс нь ажиллахаараа нийгэмчлээд уг хохирлыг барагдуулаад оролцож болохоор хуулийн зохицуулттай байж байгаа. За өөрийн үндсэн хяналтаас гадуур буюу за хуулиар шууд хариалуулаагүй тохиолдолд бол тухайн буруутай байгууллага эрхээ албан шатнаас тухайн хохирлыг нэгжлэхээр зохиог холбооны байгууллага албан шатнууд хамтарч болох юм хуулиар хэлсэн байдаг. Буруутай этгээдээс буруутай албан шатнаас одоо төрөлжсөн учирсан байж болж байгаа хохирлыг гаргуулах төрөлжсөн хохирлыг биелүүлэх чиглэлээр нэхэмжил гаргах намдарч ажиллах юм хуулийн зохицуулт байж байгаа. За тодорхой одоо зарим тохиолдолд бол одоо төрийн байгууллага маань хууль эрх зүйн одоо хүрээнд ажиллах одоо мэдлэг чадвар дутуу за ялангуяа энэ шүүгүүдийн шийдвэрлэх эрх зүйн тал дээр одоо мэдлэг дутмаас бол хүмүүлэгч авдаг тэмцлийн төлөөлөгчөөр одоо мэргэжлийн хуульчийг сонгож оролцуулах энэ тохиолдолд одоо сүнгүй байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд бол нөгөө өмгөөлөгч маань хуульчд маань бас л одоо өмгөөллийн хөлсийг төлөөлж тэмцэж одоо тэмцлийн төлөөлөгчөөр оролцож байгаа хөлсийг бас төлж оролцуулахын тохиолдолд нийтлэг байждаг. Тэгэхээр үүн дээр юу ярьж байгаа гэхээр өмгөөлөгч аваад ингээд оролцуулаа тэр мөнгөө дахиад л төрийн байгууллагаас л одоо шийдэгдэж гардаг юм. Тэгэхээр прокурорын тухай хууль, иргэний эрх шүүхтийн шийдвэрлэх тухай хуульд зохицуулж өгсөн уг зохицуултаас ямар ойлголтод орж болох вэ гэхээр төрөөдөж прокурорын байгууллага бол одоо төрний ашиг сонирхлыг нөлөөлөд шүүгт нэхэмлэгчээр хурдчдад дээр оролцох боломжтой юм байна. Ийм зохицуулт байгаа. Одоо үүнтэй хуульдуулаад бол төрийн байгууллагууд маань нэхэмжил гаргах шаардлага үүссэн гэж үзэж байгаа тохиолдолд за холбогдох байгууллагуудаа платформуудаа бүрдүүлээд за тухайн орнуудад дүүрэгт үйл ажиллагаа хийж байгаа прокурорын байгууллагатай очиж зөвлөгөө аваад хуулийн юм хамтарч ажиллах бүрэн боломжтой гэдэг бас хэлэх зүйтэй. За прокуророос төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр одоо ажилласан тодорхой жишээн дээр тайлбарладаг. Тэгэхээр прокурорын үндсэн чиглэл бол мэдээж прокурорын тухай хууль зааснараа Монгол Улсын үндсэлд бас одоо 56 дугаар зүйл зааснараа прокурор хэр өртөх мөрдөн байцаа. За мөн ял хэлбэл ажиллагаанд хяналтайж шүүх хугацаанд улсын төрийн нэрмээс улсын ялагч оролцдог юм чиг үүрэгтэй юм албан шалтгаан байдаг. За гэмтэрэг зөрчил эрүүл мэндийн даатгалын тухай хууль зааж өгснөөр бол за гэмтэрэг зөрчлийн улмаас иргэний одоо эрүүл мэндэд тохиолдож ирсэн тохиол за тухайн иргэн нэмэлт байгууллагч тусламж үйлчлэг авдаг. За ингээд үслэг шинжилгээ хэвтэн нэмжлүүлсэн 2 хоногийн мөнгө за ингээд өөр бүсийн шатлалтай амьдралууд тээвэрлэгч гэх юм. Энэ одоо бүх зардлыг эрүүл мэндийн даатгалын тухай хууль зааснараа за буруутай этгээд төлөвлөхийг нэг шоолжсэн байж байгаа. За манай байгууллагын тухайд бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын одоо 2 жилийн хугацаар олгосон хэмжилтийн дагуу энэ одоо минийсээ одоо тань тайлбарлаж байгаа гэх юм буруутай төрчлийн хамтлагтай холбогдож буруутай үйл ажиллагаанд суулжсан хохирлыг бол тухайн орон төлөвлөж ажиллаж байгаа энэ ажлууд бол хэвшил бол нийгэм хэрэгжиж байна. За шууд утгаараа нэхэмжил гаргаж оролцохгүйгээр буюу одоо бусад төрлийн байгууллагын хүсэлтээр хэмжиллээр оролцож байгаа замын 3 дахь чиглэл дээр оролцох боломжтой нийтлэг тохиолдол за иргэднээс ханаж байгаа за материалын татвар байна. За ганц зэвсэг тээвэрлэлийн татварууд байж байна. За мөн дунджлан сэргийн албыг за мөнгөний төлбөр хаахын боломж бүрдсэн байдаг. Үүнтэй холбоотойс маргаан байдаг. За бас иргэдийн одоо дунд түгээмэл байдаг. Буруутай албан шалтны одоо эрх албан шалтны буруутай шийдвэр үйл ажиллагааны болоос ажлаас чөлөөлөгдсөн тохиолдол байдаг. Гэтэл уг нь хуулиараа үзэхэд бол энэхүү
одоо буруу шийдвэрүүлж санаалж ажилласаа чөлөөлөгдсөн тухайн төрлийн албаагчийн ажиллах байсан хугацааны одоо цалин мөнгө за нийгэм даатгалын нөхөн төлөлтийн талаарх бичлэгтийг бол тухайн буруутай этгээд төлж багдуулах үүрэг одоо төрийн албаны тухай хуулинд за өөрчлөгдсөн байж байгаа. Гэтэл өнөөдөр одоо практик нийтлэг одоо хүмүүсийн яригддаг чи юу гэхээр тухайн хүн ажиллаж байж байгаа ажилдаа эргээд орлоо байгууллагаас нь төлж өгдөг юм байна гэдэг ойлголттой болчихсон байдаг. Байгууллагаас нь төлсөн ч гэсэн эргээд за тухайн байгууллага маань тухайн шийдвэрийг хэн гаргасан бэ? Өнөөдрийн нөхцөл байдалд буруудаж үзүүлэх этгээд маань хэн юм бэ гэдэг тохиол нэхэмжлээ гаргаж төр зөвхөн барагдуулах шаардлагатай. Энэ ажил бол түгээмэл одоо хийгдэхгүй байгаа нөхцөл байдал байж байгаа. Ийм учраас заавал одоо харин сүнхэхгүй. За манай прокурор гэж одоо ялтай арай бүрд 9 зүйл бат үлзий хужирт за баян өндөр гэдэг энэ сумдаас маань бас миний саяны танд дурдж байгаа бүх одоо жишээн дээр прокурорын агуулгатай хамтарч ажиллах. Төрний ашиг сонирхлыг хамгаалж ажиллахад бол за харин сумдын прокуророос нээлттэй байгаа гэдэг бас болгож хэлмээр байна. Төр нийтийн ашиг сонирхлыг одоо хамгаалах чиглэлээр прокурор ингэж оролцох нь ер нь ямар эерэг үйл дагавартай байдаг вэ? 2025 онд 2024 онд ч гэдэм үү хоршоо хөгжүүлсэн. За жижиг дунд үйлдвэрийг дэмжигсэн. За мөн түнш одоо боловсролын зээлийн санаатын иргэдийн бас ахуй амжиргааг дэмжих, дэвшлүүлэх. За сурч боловсрох бас нөхцөл таатай боломжийг бас дэмжих талаар нэвтрүүлгийн гөрөө одоо бодлого хэрэгжиж. Жишээ нь боловсролын зээлийн санаас зээл авсан иргэн маань гэрээний заагдсан хугацаанд иргэн төлөлтөө за тухайн зээлийг за огц төлөвдөг ингээ яваад байгаа гэж жишээ авъя л да. Гэтэл тэр самрын тодорхой одоо хэмжээ хязгаартай. Өөр улсын төсвөөс хуваарлалтад авсан мөнгө хөрөнгөний тухай төлөлтөө тодорхой лимиттэй. Гэтэл тухайн зээл төлөхгүй байсан дараа шааштай тухайн зээлээр зээлээс хамраг таан суралцж байгаа оюутнууд ямар боломж гарч ирэх вэ? Өөрөөр боломж гарч ирэх вэ? Тухайн боломж нь хаагдаад тавьж байгаа. За мөн түншлэн малчт маань иргэд маань хэд тэр нэлээд ингээд хоршоо байгуулад за нөхөрлөл байгуулад ингээд 50 сая хүртэл төгрөгийн зээл авч ирсэн. Саяхан шүү дээ. Гэтэл бодит байдал дээр нөгөө нэг жилийн дараа ч 2 жилийн дараа очиод ингээд зээлийг ингээд дэргээр зориултын дагуу хэрэглээгүй ашиглаагүй. За нөгөө дөж хүнжиглэр сүү цагаатай боловсруулах багс ухны чиглэлийн одоо маглыг өсгөө хөгжүүлэх гэдэг юм. Ийм ажлаас огт хийгдэггүй байж байгаа. Гэж одоо ингээд иргэд байна ярьж шээ. Тэгэхээр энэ маань эргээд дараагийн иргэдтэй яг тэр чинхэн одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх яг тэр зорилго чиглэлтэй харагдтал бол боломжгүй хааж бос ийм асуудал болж ирж байгаа. Тэгэхээр энэ дээр ч гэсэн сум хөгжүүлэх сан за орон нутгийн одоо удирдлагын зүгээс энэ тал дээр тодорхой судалгаа гаргаад за зээлийг нь олголтын зогсоо иргэн төлөвлөе гэд манай байгууллагатаас хамтран ажиллах шүүхэд нэгжлэх хаа шийдвэрлэх бүрэн боломжтой байж байгаа. Иргэд төрийн байгууллагаас төрний ашиг сонирхлыг хамгаалах гэхээр прокурорын байгууллагад хандж. За сая ярианыхын дэвстэд цогцолтууд байсан. Яг нь прокурорын тухай хууль 20 дугаар зүй за иргэний эрх шүүх тэнцвэрлэх хууль 31 дугаар зүй заснаар тухайн төрийн байгууллага бол прокурорын байгууллагатай хамтраад энэ төрлийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр шүүгэл нэхэмжил гаргаж шийдвэрлэх бүрэн боломжтой. Гэхдээ тухайн төрийн байгууллага маань ямар чиглэлээр ямар маргаан дээр одоо ямар чиглэлээр тухайн одоо төрийн эдийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа. Ямар хохирлыг нөхөн төлөвлөх юм, ямар шийдвэр үйл ажиллагаа хүчгүй болгох гэж гэдэг юм. Энэ зорилгоо тодорхойлоод за холбогдох. За баримтуудаа төрөнтэй шаардлагыг хангуулаад прокурорын байгууллага дээр ирээд уулзаад энэ чиглэлээр одоо хамтран ажиллах талаар санал солилцоо зөвлөгөө аваад ингээд шүүхэд өөрсдөө нэхэмжлээ гаргаад манай одоо прокурорын байгууллагын урдчлалтай оролцуулах. Эсвэл прокурор төлөвлөж оролцож өгөөч гэдэг төсөлтэй гаргаад ингээд хамтран ажиллах. Бүрэн боломжтой гэдэг одоо дахин бодлого бас таатай. Бидний урьдчилан хүлээн авч өнөөдрийн подкаст оролцсон танд баярлалаа. Тааштай ажилтнаа хүсье. Иргэд та бүхэн хууль эрх зүйн мэдлэгээ дэвшлүүлж гэмт хэрэг зөрчил холбогдохоос сэргийлээрэй.